нас яваад хөгжлөөд ирэхээр тэр хот мод комфорт зонд очив. За. Ер нь. Тэ хөдөө биш. Эд бүтээмжтэй үедээ хөдөө баймаар юм шиг. Энд чинь бас тийм өөр ингээд дэшаараа сууж байгаа ажил биш байгаа. Яг ажилтай хүн бол маш их ажилтай шүү дээ. Залуу хүмүүс л хөдөө гармаар. Нэг үгээр бол мал дээр гэж тэ. Малан дээр шүү гэж. Тэ. Уусаа өөр харц байхгүй дээ. Бид нар дэлхийн хүн ам маш их өсөж байна. Энэ дэлхий чи өөрөө хүнсний хангамжийн дутагдлалд орж байна. Монголд байгаа байгалаас нь өгсөн өгөгдөл бол бид нар мал аж ахуй улс болох хэрэгтэй. Тийм. Монгол газар тариалан ургуулж чадж гин үү чадж гин. Одоо сая хатрын 3 дугаар аянаас сэргсэн гэж ойлгосон шүү дээ. Ер нь сэргсэн. Тэр үед шал өөр болсон шүү. Тэцэгээс. Одоо ингээд бас нэг тариаланчт нэгдэг болчих, бизнесмэнүүд газар тариаланд ордог болчих. Бизнесмэнүүд бас нэг мусаглаад үнэхээр одоо эрсдэлтэй чамаагүй том групп компаниуд ийм фидлоттэй яг дэлхийн жишгээр ингээд фидлот нь байх хэрэгтэй байна. Тэ мал үржлэн ингэж явах хэрэгтэй байна. Тэ тижээл нь ингэж явах хэрэгтэй байна гэдэг ингээд явж. Тэгээд одоо яг энийг дагсан нийтээрээ энэ малчид фармерууд болчих хувирах хэрэгтэй. Фермерүүд болж. Тэр нь юу нэхэр маш өндөр бүтээмжтэй болох хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш. Ингээд зүгээр л малаа байгальд даатгачаад харж идэг биш. Тийм. Бүтээмж өндөртэй, цаг наргүй хөдөлмөрлж идэг. Тэрнээс тэтгэврт гараад хараа суудаг ажил биш. Ийм боломжтой болоод явах юм бол дэлхийд бид нар махаар Монгол махаар те Монгол хүнсний бүтээгдэхүүнээр ингэж брэнд болох ганцхан боломж. Одоо энэ ард байгаа нөхрөө шүү дээ. Энэний чихэн дээр 1 2 Энэ Франц юм гин. бүр Францаас ирсэн юм уу? Энэ одоо танаа дээр энд Монгол бүртгэлтэй юу? Үгүй бид нар бүртгэл. Энд чинь нөгөө гайлаар орж ихтэй бүртгүүлээл явж. Чиплсэн үү энийг? Альсан доо чиптэй. Энд чинь бас ирчээд нутагших гэж бас хөөх юм болд юм байна шүү дээ. Насгаж бас юм байна. Энэ Монголиар танаа айгуу сайн байна. Би ч судалж байгаа хүний алдаан дээр сурж байгаа орж байгаа шүү дээ. Одоо манай найзууд чинь ферм байгуулчаал ер нь өхний ферм, сүүний ферм байгуулаад дампуурдаг жишг зөндөө байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөгөө өөрөөсөө үнэтэй хижээл идэ сүүний гарц бах та. Дээр нь нөгөө энэ л дэлхийн номер 1 өхөр гээл одоо холштын гэнэ хар тарлаа өхөр чинь холштын ч номер 1 гээл манай том сүүний үйлдвэр чинь бас аваалан гэсэн хөлн уурчдаг те. Энэ чинь болохоор Францын Жура гэдэг мужид Альпийн нуруунд ойрхон. Бас тийм өндөрлөг сэрүүн газар байдаг учраас дэсвэр сайтай. Одоо энэ танаа дээр байгаа өхрүүд ер нь дунджаар хэдэн насны өхрүүд байна? Одоо дөрөвтэй л. За одоо ингээд тус бүр нь баг нэг пүрүсийн үнэтэй өхрийг одоо 20 байна уу 40-өөр нь авч. Гэхдээ өхрийн ферм ашигтай ажиллана гэдэг бол нэг төгрөг олох хэрэгтэй байхгүй. Тий. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа хүмүүсээ солилцуулах хэрэгтэй, тэжээлээ маш сайн авах хэрэгтэй гэдэг ингээд. Тэгвэл хүн ажиллавал хүмүүс цалин өгсөн шиг өгье гэж байна. Яг нэг 20-ын зэрэг ч юм уу 40 өхөрд бол бид нар ханаас авчирна шүү дээ. Онцорч авчираад шаардлагатай юм тарай юмнуудыг хийж болно. Тэр авчирхад одоо нээлттэй байна уу? Жишээ нь зөвшөөрөл биш янз бүрийн нэгтэй юм. Үгүй болно. Одоо жишээ нь үр жишээ нь тий одоо тусгай зөвшөөрөлтэй компани ингээл оруулж ирнэ шүү дээ. Ингэж болно. Нийтээр энэ салбар чинь өгчихийн тулд бид нар чинь нэг шинжлэх ухаан чандах хэрэгтэй шүү дээ. Харин энэ чинь юм оруулж ирэх заавал нөгөө тусгай зөвшөөрөл гэдэг байгаа шүү дээ. Одоо жишээ нь чамд тийм тусгай зөвшөөрөл байгаа. Үгүй тэгч ёстой. Тэр чинь одоо манай энэ сервис үзүүлдэг газрууд Яг өөрсдөө авчираа. тий өөрсдөө одоо тэр чинь тусгай зөвшөөрөлтэй. Тэгэхээр тэр нь тийм хүртээмжтэй биш байхгүй цөөхөн. Гуйж түжиж түрүүн биелж чинь баг хатдаг барьж ийж одоо сайн зоо техникүүдээ авчир мал зүрчнээ авчирж үзүүлнэ шүү дээ. Тэгээд гэхдээ нэг үе ботход зөв миний андсгснаар одоо ингээд эрчимцэн аж ахуйнууд ихсэж байна. Тэгээд ирэхээр тийм ажил мэргэжлийн хэрэгцээ их болж байна. Тэгэхээр тийм тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн ч гэсэн хэрэгцээ гарч байна. Заавал тусгай зөвшөөрөл өгөхгүй байвал яа тий. Одоо дуртай нь аваад гэхдээ мэдээж хэлийнхээ юун дээр тэр чинь нэг стандарт юм байгаа шүү дээ. Тэрийгэ үзүүлээд тэр шаардлагыг хангаж ивэл дуртай нь аваад ирэх үл яа болохгүй юм. Гэхдээ эн чинь тэгээд зөвхөн малын эмчилгээ биш, малаас нь дамжаад хүн сэргийлж байгаа учраас энэ бол маш хатуу хориоцортой байх ёстой юм. Заавал засгийн оролцоо. Ер нь бол тэнгүүрс нь дамжаад бид нар хүнсэндээ хэрэглээд хүн амын эрүүл мэндийн асуудал иргэдэж шүү дээ. Тэгэхээр энэ бол маш сум хяналттай байх ёстой. Хотоос залуучууд хөдөөрөө их зорж байна. За тэгээд тэд нар янз бүрийн юм судалж байна. Жишээ нь бид нар бол одоо бит хоёр бол одоо махны чиглэлийн өхөрс сонирхож байгаа ч тий өөрчлөлтөд бэлдэж байна. Тэрнийхээ тэжээлийг нь бас тодорхой хэмжээнд анх тарьж эхэлж байсан. Одоо
өөр зөндөө боломжууд байна. Хүнсний ногоо тарих, тэ? Будаа тарих, эсвэл махны үхэр үржүүлэх. Тэгээ яагаад энэ дундаас заавал энэ сүүний чиглэлийн үхэр дижээ шийдсэн. 70 сая малтай мөртлөө хоороос уудгал болсон юм биш үү? Бүх марууж, заруулж бүх юм хоороос тий. Хоороос үний хэрэглээ маш ихтэй. Ер нь бол тий. Яг шингэн сүү тодорхой хэмжээнд байгаа л. Тийм. Одоо яг энэ органиктэй одоо цэвэр сүү харахгүй шүү дээ. Одоо залуучууд бид нар пив уухад пив олон янзын сонголттой байдаг үстэй. Амьд шараар үнэтэй тий одоо юу гэдгийг тий. Тэгэхээр бид нар зүгээр л хоньны мах гэдэг хүч шонхлын үнэтэй тий. Үхрийн мах гэдэг үнэтэй тий. Дотоо ядаж бид өсөө өдрөөр эдмээр мах маймар биш тий. Одоо л бий болж гिच. Метагрогийнх бий болж байна, Момбоифих бий болж байна тий. А сүүж гэсэн яагаад ганцхан тий нэг юм 5500 гэдэг үнэтэй тий сүү байх хэрэгтэй юм. Тий. Дотор нь ягаад 15000-ын сүү биш үү? 2008 оноос нөгөө нэг бодлогын өөрчлөлт гараад хатааны зардлагтад болохгүй байна гэд. Тэгээд энэ дээр бас нэг мэрэгжлийн техник шинжилгээ энэ хийгээд хамгийн гол нь залуучууд бизнес хийдэг залуучууд энэ салбар руу хөдөөж байгаа аягүйх орсон байхгүй. Одоо аягүй тийш ингээд бизнес хотод бизнес энэ ямар нэгэн бизнес хийж байгаа. Энэ өөрөө бас аягүйх урагшлуулсан байхгүй. Тэд нар чинь нөгөө нэг өөр нүдээр харна. Эний чинь бизнес болгож байгаа. Ашиг олох юм. За ашиг олохын тулд яах чанартай байх хэрэгтэй. Чанартай байхын тулд яах юм бордомор ингээд ядаж осолж болтой байх хэрэгтэй юм байна гэдэг. Яг энтэй адилхан одоо мал аж ахуй руу те. Одоо чи ингээд бит хоёр мах ингээд энэ шиг бас юм бизнес хийдэг те. Бизнесмэнүүд залуучууд энэ салбар руу орж ирэх бас нэг урагшлуулах юу болох вэ те. Мэдээж нэг том бодлого байж ижил тэрнийг дагуул явна л та те. Гэхдээ бодлого юун дээр тулгуурлаж явах юм гэдэг бас их сонир. Түрүү яг таны хэлдэг шиг бизнесмэнүүдийг дэмжих, бизнесүүд буюу чадж байгааг нь дэмжих гэж. Тариаланчид нийл нэгдэг юм байхгүй шүү дээ. Холбоогоо тойрол хэрэлдээд идэв юм шүү дээ. Дөрвөн холбоо. Төв аймгийнх нь нийлээд, Дархан сэлэнгийнх нь нийлээд, Төв аймгийнх нь ялцлаач гихтэй. Ингээд сая бол нөгөө тариалангийн холбооны нэг дотоод хэрүүл болсон юм шүү дээ. Тий. Бүр амар юм болсон шүү дээ. Тэгэхээр холбоо нь яг бизнес хийд юм уу? Баггүй. Энэ чинь ашиг орлого дээр нэгтгэх ёстой шүү дээ. Нийлж юм корпорац маягийн те. Ингээ явахгүй бол гурвын том таван үйлдвэртэй тэгэл дунд нь ингээл явж яадаг. Тэгэл нэг юм мал аж ахуйчсан юм болж болохгүй. Татаас одоо юу гэдгийг зээл тусламжаар чадж байгаа нь буюу сэтгэж байгаа ч гэдэг юм уу, обзолтын ч гэдэг юм уу, төрүүлж харсан ч гэдэг юм уу ороод бусд нь ингээд нөгөө итгэлтэй хажууд байж байгаа эрдэнэ ийм хамжлага иргэн болж болохгүй. Нөгөө тэмээ төлөө тэнгиж төрхгүй гэдэг шиг би энд нэг 40 мал 40 үхэр тэжээчээд Монголын сүүний хангамж ярьж болохгүй. Монголын мал аж ахуйн эрүүл ахуйн бодлого энэ гэдэг чинь надад ахтах. Одоо вакцины энэ гэдэг. Тэгэхээр бид нар ийшээ ороход энэ барилгын байгууламж барихад энэ загварчин байж. За өхөр гэхэд энэ брид энэ үржил селекцээс чи сонгоод ингээд явхад ирээдүйд 2 жил тутам хийгдэх үржлийн хин их тодорхой байх хэрэгтэй. За чи нэгэн тийм хийж байгаа бол чам тэжээл гэж юм асуудал гарна. Тэжээл дээр чинь тариалдаг улсууд нь ийм хүмүүс одоо тэр хүмүүс нь нэгтлээд корпорац болсон тариалагч нэгтцсэн те. Бол ингэх ёстой гэдэг. Энийг ингэж хийх ёстой хаа. Төр өөрөө энэ дээр юу гэхээр эрэлтийн бий болгоч. Одоо энэ үдийн цай хөтөлбөр гэж оролцоо байж байна те. Япон бол тэгж ингэж байна шүү дээ. Заавал сүү өгдөг. Тэр шиг ингээд сүүний хэрэгцээ эрэлтийг бий болохгүй бол хүнсний ногооч сайтай. Монгол яагаад өөрсдөө ингээд ийм том газар нутагтай хүнсний ногоогоо эрэлт байхгүй. Тэгэхээр хөдөө байгаа одоо ажил хийх, амьдрах боломж гэх юм уу те. Юу хийж амьдрал болох юм? Зүгээр яриул амар их юм. Хөдөө гарсны зорилго гэвэл зорилго дэж одоо юу гэдэг нэг 35 6 та залуу тэтгэвтэй гарч ийн гэж байна тий. Тэтгэвтэй гараад одоо ирсэн дотын амьдралаас өөдлөө их нааш. Зорилго бол байна. Зүгээр харсан юм нь юу нэхэр арангаад явж исэн чинь нэг гадаад авгаа нөхөр хоёр кофе шоп ажиллуулсан юм чихгүй. Сая би нэг ховд орсон чинь нөгөө ир чинь ховдод явж байна. Бас дахиад тий. Бүр ингээд салбар малбартай тий ингээд гоё юм. Тэдний имийг ингээ хараад ингээ явахаар анхны хөрөнгө оруулалт нь чухал юм байна. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтыг ер нь яаж хийх? Тий. Юу руу хийх юм те? Юунд зориулж? Тий. Юу гэхлүүлж хийх юм? Хэн рүү хийх юм? Юу руу хийх юм? Яаж гэдэг чинь бас асуултын цаана мал аж ахуй чинь зөвхөн мөнгө байгаад бас болдгоо л идэв штэ. Чинь амьд амьтанд хийж байгаа учраас. Тий. Хажууд нь байж ах хэвээр.
Ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр тэднэрт зориулсан нэг юм мөс хагалж зам гаргая л гэж бодоод цаад санаа нь бол мөс хаглаад явсны үр дүнд нь олон хүн шээ орно гэж. Замын засж байгаа мөс хагална гэсэн тэр нь шүү дээ. Одоо архитект ямар ч мөсөн замыг те том усан онгоцоор хаглаад араас нь жижиг замнууд явдаг. Том усан онгоц байхын тулд юу вэ? Томрол хэрэгтэй. Томрохын тулд юу гэхээр одоо жижиг гэж бидний голлгүй. Яг ингээд нийлээл нэгдээд л явах хэрэгтэй. Гол зорилго нь Улаанбаатарт 400 мянган өрх цуглдаг биш. Орон нутагт 200 мянган өрх фармер аж ахуйтай. Монгол улс жилдээ хэдэн сая литр сүү гаргадаг. Тэрийг хуурай сүү болгоод онгоцоор Японд руу явуулдаг. Ингээд зорилгыг харуул бидний юу гэхээр яг хөдөө аж ахуйн салбарыг бид нар хөгжүүлэх 20 жилийн төлөвлөгөө гээд ингээд гэдэг юмыг нийлж сууж агаад хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй улс төрчдөд улс орны хөгжлийг татгацсан. Магадгүй үдсэн харсан илүү хүмүүс улс төрч болж байгаа. Яг тэгвэл тоолдог нь илүү хүмүүс гишүүн болж штэ. Гэхдээ тэдний ард ажлын хариуцаа явж байгаа мэрэгчлэн яам дээр байж байгаа хүмүүсийн амьдралыг хар. 2 сая төгрөгийн салентай хизээч 20 тэрбум төгрөгөөр мөрөөдөж чадахгүй хүн энэ 200 тэрбумын зах зээл тий сүүний зах зээл гэдэг юм уу тий энийг харж бодлого гаргаж чадахгүй. Одоо Монгол улс ирээдүйд мах экспортлдог боллоо гэхээр яах юм? 5 аймагт хятадын санхүүжилтээр махны үйлдвэргээл сураг сонсогдоод байдаг те. Тэгээ бид нар зөвхөн тэд нийлүүлэгч нар байх юм. Бид нар өөрсдөө борлуулагч нийлүүлэгч байгаад экспорт хийдэг байхын тулд нэгдэж нийслэм. Фидлото дундаа хийх хэрэгтэй. Оршуулгаар хийх хэрэгтэй. Тэрний тулд мэдээ цаг орно. Одоо үгдгийн. Гэхдээ мэдээж нөгөө монгол хүмүүс чинь гартаа нүттэй гэдэг те. Харуулж иж ойлгоод. Харуулж иж тал. Яриад дэлхийн юм бэ гэ яриад дуустгүй яриан дээр очно. Тийм байхгүй. Монгол ахуй соёл бид нар юм тийм. Бид нар хийж л үзвэл өөр байхгүй. Тэрний төлөө хүмүүс хагалж байгаа. Гэхдээ ашиггүй юм шиг боловч ирээдүйд ашиг хүртэх нь тодорхой байна. Үржил селекцийн үед одоо яаж хийх вэ? Жишээ нь танах бол одоо яг энэ нийтээ ясна бух байгаа. Бух ч үнэтэй шүү дээ. Үнэтэй бухаас сайн юм гарна шүү дээ. Тий. Үнэ нь 20 сая юм бол бух нь хэд байх юм те. Тэгээд тэр чинь бол боломжгүй байна. Тэгэхээр зохиомл хэлтүүлэг хийдэг. Дундаа сайн бух худалдаж авдаг. Олон фармерууд нэгдвэл магадгүй 100 мянган доллараар бух авах хэрэгтэй байхгүй. Зохиомл хэлтүүлэг хийх хэрэгтэй шүү дээ. За тэгээд одоо үржил хэлтүүлэг болоод ирэхээр манад тэр сайн одоо үрийн олдц хэр үдэ. Яг одоо хувийн компаниуд гараад ирсэн байна. Одоо энэ нүүдэлч агро гэдэг компани одоо Монголд оруулж ирж байгаа цаанаасаа нийлүүлдэг Эва жураагаас оруулж ирдэг. За Купекс гэх компаниас оруулж ирж байна. Тэгээд тусгай шүрлээ хангаж чадсан компаниуд бас нэг бүртгэлээ хийлгээд оруулж ирдэг юм байна. Үр оруулж ирж байгаа гэж байна. Үр оруулж ирж байна тий. Одоо тэр азот хийсэн юмнууд оруулж ирж байна. Бухаараа оруулж ирж байна тий. Түрүүн нэг ярьсан шүү дээ. Энэ дэрэгдээ хүрээлэн нээх гэдэг байна. Тийм төлөвлөж байгаа бодож байгаа гэж тий. Яага хүрээлэн нээ гэдэг тийм бодол төрсөн төрөв. Энэ чинь өөр онгон зах зээл юм. Зах зээл гэсэн салбар байна. Одоо жишээ манай өхөр би өглөө ингээл ороод ирсэн чинь ингээд завжаар нь хоёр өхөр цагаан хөрс ингээд гэсэн байхгүй юу. Тэгээ би сандраал нуу янз бүрийн өвчин юм болов уу гээл хайсан чинь ямарч Монгол агуулга гал. Текстэр өхөр ингүүл ингэн гэсэн агуулга байхгүй. Тэгээ нөгөөтхийн ингээд одоо Google дээр англиар те Google дээр тайнгууд тэгээ одоо олон хувьдөрөөж болно нэг нэгнээ хөгсөн байж болно те хэвсэн байна те ингээд нэг Өчнө шалтгаан байна тий. Нүдийн хар гэдэг ингээд бүр тэрийг нь доор нь ингээд фармерууд нь дискшн хийгээд тэгэхээр шин чинь бид нар сурах юм чи зүгээр байл нэг юм уулын мохортлоо байж байгаа хүмүүс шүү дээ яг үүндээ бид нар ингээд за одоо тэр хүн тэр бүс нутгаал мэдэх болохоос биш говьтад яаж маллахыг арангаад байгаа мэдэхгүй шүү дээ. Тэрийг бид нар ингээд ямар ч хоорондоо одоо юу гэдгийг ярьж байгаа юм байхгүй тэрийг ингээд өв соёл болгож ярьдгаас биш нэгдэж мэдлэг болгосон юм байхгүй. Тийм учраас энэ гадны энэ одоо мэдлэг ба шүү дээ. Малажхуун салбарын энийг түгээх юм хүрээлэн зайлшгүй юм байна гэдэг. Тэгээ түрүүн хэлдэг тэр цөөн тооны зоо техник, цөөн тооны тэр улсуудыг ч бас нэгтгэхэд дээр нь энэ цөөн тооны шүү одоо энэ малажхууруу орж байгаа фармер хийж байгаа бизнесмэнүүд ба шүү дээ.
алдагдaltaаг нь мэдээд орж байгаа шүү дээ. Окей хамаагүй ихтэй энэ бол мусахлаад явах хэвээр. Яаж ч утсан бид нар энэ л хөгжих хэвээр гэдээ явж байгаа хүмүүс. Тэгээ энд зориулсан тэр платформ бүртгэлийн систем тэр малч зоо техникээ дууддаг тэднээс үнэлгээ өгдөг юм одоо такси шиг малчтны UB cab гэдэг байгаа байхгүй. Фермерүүдийн UB cab гэдэг бид нар тийм систем гэж. Тэднийг нэгтгэх, мэдлэгийг нэгтгэж, хэрэгцээг нэгтгэх юм бол мал аж ахуйн хүрээлэн болоод байгаа байхгүй. Засгаас тийм юм байхгүй мó. Одоо газар тариалангийн хүрээлэн гэдэг шиг мал аж ахуйн тийм одоо жишээ нь миний мэдхээр удмын сан гэж нэг байдаг. Манайх ч гоё штэ ингээд аливаа асуудлыг ингээд шийдээгүүл. За тариаланчтай асуудлыг шийдээгүүтээ тариалан эрхлэгчдийн дэмжих сан гэдэг та. Одоо за асуудлыг шийдэв. Манайх ч бүр Улаанбаатар очсон таксины салбар хүндрэлтэй өнгөт хотын такси компани байгуулсан байна. Төр юм байгуулад бүтдэг бол энэ чинь Монгол бол алчгаар л болсон шүү дээ тий. Сүүлд нөгөө пост харагдчихсан шүү дээ. Нөгөө e-nomads гэдэг нэг аппликейшн байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг юм миний харсан постн дээр болохоор тэр өхрүүдийг чихэнд нь чип суулгаад за тэнгуут чинь тэр чинь малчин өхрөө ингээд оройд бүжж тоолчж байна. Аль хаалгаар ороод тусаа угаад аль хаалгаар гараад өвсөө идчихэж байгаа нүрэ харч чадж байна зөв. Одоо тэрний яг ингээд ажилдаг нэг ер нь зарчмыг ингээд маш гоё товчоор бидэрт гоё тайлбарлаад өгөөч. Тэгээ энэ ингээд үн өртөх нь хүнтэй юм уу? Ер нь ямар юм те? Хүн болгонд дийлж авч чадах юм уу, чадахгүй юм уу? Ялангуяа одоо фермерүүд хийж эхэлж байгаа хүмүүс байна шүү дээ. Сүүний махны чиглэлийн жишээ нь битээр одоо ингээд тэнцээ 100 хүртэй мөхөртэй гэж янз бүрийн хүмүүс байна. 200 хүртэй. Систем өөрөө үнэгүй. Энэ номод систем үн төлбөргүй. Энэ өөрөө зүгээр бүртгэлийн систем. Бүртгэлдээ бид блокчейн дээр тулгуурлаад хийчихсэн систем. Блокчейн гэдэг нь юу вэ гэхээр өөрчлөх боломж. Төрсөн одоо энэ тугал тэдэнд төрсөн гэчээд дараа нь насын залуу болгодог ч юм байхгүй. Тариа хийсэн бол тариа хийсэн. Тэрийг өөрчлөх боломж байхгүй гэж. Наад тариа гэж ярингуут нөгөө жилд 2 удаа тарина гэдэг асуудал байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Ухаандаа бол нөгөө нэг хүмүүс чинь өшөөх таргалуулчих хамаагүй тарчээ гэдэг юм зөв тэр яригдаж болно үстэй бас тэр бүртгэл дээрээ харагдаж байгаа учраас яг хуу шууд малчид аваад хэрэглээд явах гэж бид нар харахгүй байгаа ихний. Энэ өхөр 20 сая нэг өхөр нь бүрүүсийн үнэтэй байж тэрэндээ ингээл тамаа намаагүй тариа хэрэглээд хүн байхгүй шүү дээ. Тэр хүнд чинь тэр дата чухал. Өмнө байсан мал зүүчин байхгүй болоо солигдоод явлаа гэхэд өмнө ямар имчилгээ хийсэн бэ гэдэг дата чинь эмгийг нь уншуулахад үүсчихэж байгаа байхгүй энэ систем дээр. Тэгээ ийм бүртгэлийн систем үн төлбөргүй хийсэн. За зүгээр ашиглах хувьд дөрөв хэлээч гисэн одоо ингээд өхөрнүүдэд эмэг байна уу? Одоо манайх нэг сая нэг эмэг гингээд эмэг нь тэр зөвхөн баркодтай байна шүү дээ. Манай эмэг болохоор сенсортэй. Одоо нөгөө Улаанбаатарт байгаа хүмүүсийн мэдгээр машины нөгөө RFID RFID уншигч байна. Тим юутай сенсортэй юу байхгүй юу? Эмэг юуг бас хийчих. Арсан доогуур нь бас RFID чип хийчих болно. Тэр чинь эмэг бол унчна. Арсан доогуур нь хийчих болно. Аль альны давхар ажиглаж болно. Давхар бүртгэж болно манай систем дээр. Өөрөлдвөл малын сенсорыг бүртгэж арсан доорхоор нь бас давхар бүртгэхийг хийчих гэсэн. Ил байгаа баркод орж бүртгэж гэсэн. Тэнгүүтээ одоо энэ малын хашаа байлаа гэхэд нөгөө хотын төвөр явхад тоолно гэдэг нэг уулзар болгон дээр сенсор тавьсан шүү дээ. Тэрэн шиг малынхаа орц гарцсан дээр сенсорыг тавьчихад 5 жишээ нь 200 өхөртөө бол 198 орж ирсэн юм уу? Мөн үү 200 орж ирсэн юм уу? Өчигдрээр хэд орж ирсэн тодорхой харагдана. Одоо 60 секунд гэнэ одоо 60 дойлын дотор та 1 секундын дотор бүгд тоологдох. Тэгээд энийг чинь бид нар эхний ээжний бүртгэлээ хөгжүүлээд дараа нь юу гэхээр өөрөлдвөл нэг юм аппликейшнууд ийм байдаг шүү. Одоо ингээд Photoshop моп гэдэг юм ингээд эхлээд үнгөө хөлбөр гэж байгаа тий. Үнэтэй агшин төвшний хөлбөрүүд нь бол төлбөртэй. Жишээ нь эхний бүртгэлийн систем бол үнгөө та яадаг нэрээ гоё ашиглаад тэр нөгөө итгэлтийн дундаа нүхтэн тэр хажуудаа нүхтэн тэр гэдгийг чинь бид нар бас нэг бичгийн өмбэн чи нэг ягч данс гэдэг шиг данслах юм хийгээд өгч. Дараагийн хөлбөрүүд нь юу вэ гэхээр одоо агшин төвшний гэсэн. Одоо үржлийн юугаад өтлөө явна гэсэн. Өөрөөр хэлбэл ингээд одоо энэ манай өхрөөч Франц дахь бүкэний үргийн модон байж байгаа шүү дээ. Энэ дээр ирэхэд одоо Монблиард гэхэд Монблиардыг л хэлтүүлнэ гэхэд ямар бух ингээ бухных нь мэдээллийг аваад систем дээр таниулахад юу тусаарч байгаа бол анхааруулга өгдөг болохгүй гэж. Агсан төвшин чинь дагаад сервисүүд нөгөө зоо техник үржүүлэгч нар ингээ явдаг гэдэг. Ийм системийг одоо бид нэг 11 сард одоо энэ малчид нэг тижэл мэжээлийнх нь юм дуусгаар паблик танилцуулаад фермерүүдэд очиж танаад л өвөл гэхгүй шүү дээ гэсэн. Гэхгүй ч чод бүгдийн сайхан нэвтрүүлээд ингээ. Нэвтрүүлэх зар тамт. Одоо энэ сенсор чи 2500 шүү дээ. Наач одоо ингээд эхний сонсоход бол наа чи маш гоё систем байна. Гингүүт за ямар үнэтэй ингээл хамгийн түрүүнд асууж байна шүү дээ тий. Одоо үнэгүй. Одоо байгаа хөлбөр бүхэлдээ үнэгүй. За эхний хөлбөр үнэгүй байт юм биш. Одоо жишээ нь сенсор суулгах
чихэнд. Тэр бол ажлын хүчтэй Тий. зардаг те. Тэр нэг эмгжүүлэлт байх. Та нар өөрсдөө хүн хүч гаргаж өгөх хэрэгтэй те. Тэр нь хашаа гэж байхгүй бол бид зөөврийн хашаатай очих хэрэгтэй. Энэ чинь нөгөө хаших хэрэгтэй шүү дээ. Хашиж байгаа хийх хэрэгтэй. Одоо хөдөөд очихоор ялгаа авахгүй битэрдэж тулгарч जैन, чамд тулгарч जैन. Ажиллах хүч гэж нэг амар том гарч ирдэг шүү дээ. Хаанаас тэдрийг олж ирж ажиллах вэ? Тогтвортой ажилладаг хүн ховор болсон. Тэгсгээл хаяад өгдөг те. Хариуцлага хүлээхгүй. Энийг одоо яаж шийдье гэж бодож байна? Гой мэрэгэн хон сэлж олов уу? Яг бид нар нэг юм хараа. Одоо ингээ би сая нэг том компани ажлын зарыг харсан чинь борлуулалтын юу аавна гэдэг бүр Монголын топ компани нэг сая 800-аас 2 сая 100-ийн цалинтайгээ цалингаа тавьсан бил. Халгалмаар байгаа байхгүй. Доллараар шилжүүлдэг хэд юм. Тэгээд тэр чинь 34% нь хасахгүй юу те. Тий. 400-300 долларын цалинтай хүнээс бүтээмж өсдөг. Дийлэнхтэй ажил олгогч нар би ч Улаанбаатарт бас тэгэл энэ тэнд нөгөө компани төлөөлөөл шинэ үеийн бизнес эрхлэгч шинэ үеийн компани те. Манайх ч бас энэ тентхийн шагнал магнал аваад тэгэл энэ тэнд ийм хүний нөөцийн арга хэмжээнд дээр дийлэнх ажил олгогч нар хот хөдөөгүй. Хүн алга. Ажлын хүн алга. Тэгээ хүн $300 өгчөөд яаж ажиллах гэдэг. Би одоо ингээ хэлчихээр бас зарим фермерүүдэд загнууллаа. Одоо чи ингээд бидрийг ингээ чирлээ мэрлээ. Гэхдээ би ямарч байсан хамаагүй илүү өгч. Хамгийн чухал хүн ажиллах нь мөнгнөөс гадна ахаад нэг юм ирээдүй, вижн. Алсын хараа. Би бол одоо манай фермд ирж байгаа хүмүүст би анх гарсан малчиндаа шилсэн тэгээд шантрал явсан. 5 жилийн дараа фермтэй 20 хүүхэдтэй болно гэж тооцсон. Тэ? Тэгэж бодоод ингээд өнөөдөр баг цалинтай шиж болно ингээд цуг зүтдэг. Би чамд өнөөдөр ихийг өгч чадахгүй ягаад тэгэхээр миний бүтээмж юм бэ те. Ингээд алсын хараагаар нь хүнийг ингэж явна. Нэгэнт энд үхрийн ферм ажиллуулад маллаад сурцсан хүн бол үхтэл болох сонголт. Тийм шүү дээ. Угаасаа л өхөр мал чадж байгаа юм шүү дээ. Энд чинь айгүй том боломж байхгүй. Хүмүүс тийм л боломжийг олгож ийж алсын харааг нь тодорхой болгож ийж явахгүй бол манай ч хотод бол явах те тэгэл 100 ажилтнтай компани 100 дахь ажилтан л байдаг шүү дээ.